эрэгтэй эмэгтэй 4 наснаас эхлэн хүүхэд болгоныг бол одоо насны онцлогтон тохируулан сургалтуудаар янз янзын сургалтууд явуулж байгаа. Одоо мөн одоо насан туршид залуучуудад бол одоо акробатик бие бэлдрийн хөгжилтийг олгох, бие бэлдрийн хөгжилтийн одоо хоцрогдтойг арилгах, бие бэлдрийн хөгжилтийн чанаруудыг сайжруулах гэсэн сургалтууд явж байна. Спортын гимнастикийн эрэгтэй 6, эмэгтэй 4 хэрэглэлээр хүүхдүүд хичээллэж спортын зэрэгцэл цаашлбал бүр олимпийн аваад орж идэх сургалтыг энэ зааланд хангав. Намайг Эднэл гэдэг. Би 56 дугаар сургуулийн 7Б ангид сурдаг. Одоо 11 настай. Спортын гимнастик хичээлээ 5 жил болж байгаа. 30 гаруй медальтай. Тэгээд сая 2015 оны 6 дугаар сард болсон Оросын албаны улсын тэмцээнээс алтан хөлт медаль авч ирсэн. Анх би биеийн хөгжил муутай байсан. Ер нь бол тийм хүчгүй жаахан тийм хөгтөөсөн. Тэгээд аав намайг спортын гимнастик хичээлээ биеийн хөгжил сайн хүн болгоно гэдэг. Тэгэхээр би анх энэ спортод явсан. Гимнастик гэдэг бол одоо бүх спортын цагаан толгой юм байна. Тэгээд одоо гимнастикийн спортоор бол хүүхэд багчууд аль болох эртнээс хичээлж эхлэх тусмаа тэгээд тухайн хүүхдийн амжилт бол одоо суур сайтаагаар эхэлдэг. Хамгийн хэцүүд нь юу байсан? Одоо ингээд хамгийн анх хичээлдээ гэхэд энэ бол их л бүх юм л хэцүү байсан дөө. Анх шпагатаг шахуулаад тэгэл нэг ихэнхдээ бэлгэлтэйг уйлж гагддаг байсан. Энэ спортоор хичээллээрээ тэгээд бие бэлдэх хөгжлөө сайн эрүүл байгаагаа л хичээл. Хүний биеийг бол бүх төрлөөс нь хөгжүүлж өгдөг, бүх төрлөөр нь. Тийм учраас энэ спортоор бол одоо бас ууггүй хичээллэх шаардлагатай байдаг. Ууггүй хичээллэхэд бол одоо эцэг эхчүүд тухайн хүүхдээс бол одоо нэлээд дэсвэр хатуужил ууггүй одоо өдөр болгоны бэлтгэл сургалтыг алдахгүйгээр одоо оролцож бэлтгэл сургалтаа сайн хийж явах хэрэгтэй.